За нэг зүйлийг залруулахгүй болохгүй нэ. Энэ танхимд дээрэс нь зурагтаар дэлгэцээр үзэж байгаа хүмүүс, сахимаар үзэж байгаа хүмүүс бүгдээрээ хүүхдийн төлөө бүгдээрээ санаа зовж байгаа нь мэдээж. Гэхдээ энэ хөгжсөн хүүхэд хамгаалагддаг, хамгаалагдсан хүүхэд хөгждөг гэдэг энэ нэг афоризм хаанаас гарч ирээд ийм балаа юм яваад байгаа. Энийг болил да та нар хүүхд хамгааллын мэрэгжлийн хүмүүс үсттэй бүгдээрээ. Энэ ойлголт чинь маш хортой, сөрөг үр дагавартай. Нэгдүгээрт хүүхэд хамгаал хэний үүрэг юм? Хүүхдийн өөрийнх нь үүрэг биш. Энэ ойлголт чинь хүүхэд өөрийгөө хамгаална гэдэг явцсан утга руу аваад чинь. Нэгдүгээрт. Хоёрдугаарт хохирогчийг буруутгах нь. Өнөөдөр өчирхэлд өртсөн хүүхдийг чи хөгжөөгүй болохоор хүчирхэлд өртсөн гэж хэлэх гэж байгаа юм уу? Энэ логикоор болохгүй үстэй. Гуравдугаарт бүх хөгжсөн хүүхэд хамгаалагддаггүй. Авьяастай, чадвартай, сайн хүүхдүүд ч бас хүчирхэлд өртдөг олон тохиолдол байдаг. Тэгэхээр хүүхдийн эрхийн ийм үндсэн чухал концепцийн ойлголтыг нэг юм цэцэн цэлмэг юм нэг гой толгой холбосон үг болгоод хэдүүлээ юм буруу ойлголт ерөөсөө нийгэм тарааж болохгүй. Би уг нь зөндөөл энэ хүүхэд хамгааллын хүмүүст урд нь зөндөөл хэлжсэн дээ ерөөсөө энийг ерөөсөө засахгүй юм. Тийм учраас одоо энэ удаа хэлхээс өөр хараад яагаад гэвэл энэ ойлголт олон нийтэд маш хүчтэй тарах аюултай. Эргээд бид нэр хохирогчийг буруутгах маш сөрөг ойлголт руу очино гэсэн үг. Тийм учраас энийг бол хаана бүх хүмүүс анхаараасаа гэж үзэж байна. За дээрэс нь хөгжил гэдгийг бид нар буруу ойлгоно. Хөгжлийг зөвхөн дугуйлан сэгт сургалт гэж ойлгохгүй. Хөгжил гэдэг хүүхэд амарч чаддаг байхыг хүртэл ойлгодог. ЮНИСЕФ-ийн маш том зөвлөмж байгаа. Тэг үндсэндээ хүүхдийн дөрвөн эрхийн том асуудал яригддаг. Үүнээс зөвхөн нэг эрхийн тухай бид нар өнөөдөр ярьж байна. Дөрвөн эрх цогцоороо байж ийж өнөөдөр хүүхдийн ирээдүйн насан туршийн амьдралыг нь тодорхойлох үүргээ төр хүлээж ийн гэж үздэг. Нэг дэх эрх нь хүүхдийн хамгаалагдах эрх. Бидний хамгийн сайн мэддэг хүүхэд хамгаалал гэж яриа сурсан. Хоёр дахь эрх нь хүүхдийн оролцооны эрх. Хүүхэд нийгмийн амьдралд оролцох бие хүн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гуравдугаарт энэ хөгжих эрхийн асуудал. Хөгжих эрхийн асуудал зөвхөн боловсролын асуудлаар хязгаарлагдахгүй. Бүх нийгмийн орчин хүүхэд хөгжих боломжтой байх ёстой гэж ойлгох ёстой. Дөрөвдүгээрт хүүхдийн эсен мэнд амьдрах хамгаалагдахаас гадна дахиад тусдаа эсен мэнд амьдрах эрхийн асуудал гэж үндсэн ийм дөрвөн асуудлаар төр үүргээ хүлээх ёстой гэдэг. Тэг бид нар ингээд нэг нэгээр нь сэглээд нэг асуудал болохоор зөвхөн нэг эрхийн тухай яриад за энэ бол яг энэ танхимд байгаа улс төрчдийн буруу гэхээс илүү хүүхэд хамгааллын хүмүүс, хүүхдийн эрхийн чиглэлийн хүмүүс яг энэ ойлголтыг зөв системтэй өгөх ёстой. Буруу ерөөсөө ойлголт өгч болохгүй. Энд чинь өөр наа захын төсөв баталгаас өсвөлээд маш том асуудал дагуул. Төсвийн нэг том жишээ. Энэ цуслангуудад энэ найрамдал хоёр тэр хөвсгөл дахиад найрамдал, хотын найрамдал яах гэж энд мөнгө зарцуулаад та хэдэн хүүхэд амарх юм? Хэдэн хүүхдэд юм? Монголын бүх хүүхдүүд очиж амарх юм уу? Эрсдэл нөхцөлд байгаа хүүхдүүд бүгдээ тэр үйлчлэгийг авч чадах юм уу? Яг үндэ бол найрамдлын бутанг нэг өдөр бараг нэг цагийн дотор суглаагаар яваал дуусдаг шин. Иймд яагаад мөнгө зарцуулаад байгаа? Ерөөсөө энэ чинь хүртээмж байхгүй шин. Хүүхдэд зарцуулж байгаа мөнгө хамгийн нэгдүгээр шалгуур нь хүртээмжтэй байх ёстой. Ялгуур. За нэмж 1 минут тодруулъя. Төрийн бодлого өөрөө хүүхдийг ялгуурлан гадуурхах үндсийг тавьж болохгүй гэдэг. Найрамдлыг бид нар санхүүжүүлснээрээ зөвхөн найрамдалд явдаг хүүхдүүдэд зориулсан үйлчилгээг төр гаргаж байна. Найрамдалд явж чадахгүй хүүхдүүдэд бид нар ялгуурлан гадуурхаж байна гэсэн үг. Хөвсгөл цуслан найрамдал 2 бариад тэнд дахиад хэдэн хүүхэд очих юм? 103 сарын л үйл явдал уу? Өвлжөнгөө хүүхэд авлаа гэд. За бүр өвлжөнгөө хүүхэд авъя л гэж бодъё. Хэдэн хүүхэд? Хэд хоног юм? 7 хоногийн дотор хүүхэд хөгжих юм уу? Тэс суур асуудал руугаа оръё л доо. Ерөөсөө суур асуудал руугаа орохгүй. Яг нэг юм гоё нэг юм PR-ын шинжтэй. Хүүхдүүдийн өөрсдийнх нь оролцоо энэ хуулийг боловсруулахад байгаа юм уу? Та нарын танилцуулга мэдээлэл дотор хүүхдүүдээс авсан санал гэдэг
зүйл огт байхгүй шүү дээ. Хүүхдийн асуудлыг хүүхдээс нь өөрөөс нь заавал асуудаг үндсэн гол дүрэн байгаа шүү дээ. За үг хэллээ. За ямар асуулт асуух шүү дээ. Ерөнхийдөө бол за дор зовдын инх төвөө гişүн асуулт асуу.